За сайн байцгаана уу. Өнөөдөр гэртээ муур нохоод хийдэг одоо хүмүүст зориулсан мэдээлэл хий гэж бодож байна. Яг нь би болохоор өөрөө хөдөө өссөн. За тэгтээ сумын төвд өссөн учраас яг малчны хүүхдтэй адилхан тийм малын талаарх мэдлэг харьцангуй юм багтаа ийм байсан байхгүй. Яг нь цөөн тоны хэдий ямаа за тэгээд ганц нэг үхрээс сайлын үнэнээс өөр малгүй байсан учраас яг малын одоо вакцинжуулалт болон бусад ийм одоо бус тэр талаар мэдлэг маш муутай ийм хүн байгаа. За тэгээд хотын суурьшмал иргэн болсноос хойш хүмүүс гэртээ юу одоо муур нохоо энэ төр тэжээдэг гэдгийг бас их мэдсэн. За тэгээд гэртээ ер нь муур нохоо тэжээжсэн одоо бол байхгүй яг загсал аквариумын загсалд тэжээжсэн. За тэгээд бидний үед ч гэсэн одоо юу нохоо бол ихэвчлэн гудамд эсвэл айлын одоо хашаан дотор ингэж өвлждэг ийм байсан. Тэгэхээр гэрийн муурны талаар нохооны талаар мэдлэг муутай явсаар байгаад нөрөгт ирсэн байгаа. Яг нь ирсэн хойно энд муур нохоо бол гэр бүлийн яг гишүүний нэг адил ийм байд юм байна. Тэднэрт маш мөнгө төгрөг зарцуулт юм байна. За тэгээд дээрэс нь ийш тийшээ явахтаа авч явах боломжгүй байх юм бол одоо зочдуудад үлдээдэгч гэдэг юм уу, харуулах хүн хайгаад тэгээд тэрэндээ мөнгө төлдөгч гэдэг юм уу, иймэрхүү мэдлэгтэй байсан. За тэгээд нэгэнт гэр бүлийн гишүүн гэд үзсэн байгаа учраас тэднэрт одоо эрх ашигын хамгаалалт байгууллагад байд юм гэдгийг мэдсэн. Тэгээд ерөнхийдөө жоохон гайхчихлээсэн л та. Яг уу манай хүүхдүүд нохоо муур гэртээ тэжээгээ гэж яг нохоол гэж ийсэн тэгээд байсан болохоос ер нь бол тэжээж байгаагүй. Тэгээд шалтгаан бол байсан. За тэр манай нөхрийн охин одоо муур нохооны өсний харшилтай гэд байсан учраас бид нар бас тэжээхийг ингэж хүсээгүй. За та нохоо мууртай айлд очихдаа харшлын юм уучаад ингэж очдаг иймэрхүү байсан. За нөхрийн хувьд тэгэхээр одоо Монголд очихлоор морь унуул ихээр морины өсний харшилтай учраас гинтхэн амьсгал нь боогдох ч юм уу тиймэрхүү аюул бол үүсэх аюултай. Тэгээд бас айлхоор морь мордуулахгүй морь одоо тэмээс хол байлгадаг ч юм уу. За иймэрхүү байж байгаа л ирдэг. Иймэрхүү онцлогтой байгаад байгаа. За тэгээд яг хоо тэгэхээр миний мэдлэг бол маш их муу гэсэн үг. За тэгээд дээр үеэс одоо муура тэжээхээр ингэдэг тэгэхэд монголчуудын дунд нэг иймэрхүү яриа байсан учраас мууранд бол бүч дурггүй ийм хүн байсан. Тэгээд нохоо ч гэсэн бас мэдэхгүй. За ийм байла. За гэтэл эмээ ангид орсон чинь бүхэл бүтэн одоо 7 хоног дан одоо муур нохоо одоо гэрийн тэжээвэл амьтаа за малын талаарх, эмний талаарх ийм бүр бүтэн 7 хоног одоо ийм курс орсон. За тэрүүгээр одоо дахианаас ахуулаад тэгэл муур нохоо юуны анатомоос үзээл тэгэл ямар юм хэрглэж болд ямар юм хэрглэж болдгүй ингээх мэтчлэн иймэрхүү асуулт хариулт болоод тэгэл жижиг хэмжээний шүүлэх шиг юм өгөөл ингээл дууссан. За тэгээ эмээ ангийг дуусгаад бүхэл бүтэн одоо юм 7 өртөөнөөс нэг өртөө нь бүр яг одоо малын эмний юм өртөө байсан. За тэр нь болохоор одоо бид нэр бодлого бодож өссөн энэ эмийг олгоно олохгүй гэдэг ийм шийдвэр гаргаж ирсэн. Тэгэхээр энэ эмзүүчд бол бүхэл бүтэн гэж малын юмд анхаарал байгаагийн юу нууц нь юу байсан бэ гэхэд тэгэхээр ерөнхийдөө малын одоо гэрийн тэжээвэр амьтаа за мал одоо тий гахаа нохоо одоо муур тахиа одоо морь одоо юу гэдэг үхэр одоо хонь ямаа гэл ингээл бүх төрлийн гэрийн тэжээвэр амьтдээ одоо эм вакцин бүх юм бол энд эмийн сангаар жирийн эмийн сангаар ингэж худалдаалагддаг байхгүй юу. Тэгвэл бүр энэ нөгөө юу малын эмчний ирээд рецепт бичээд тэгээд тэрүүгээр нь эмзүүчд ингэж олгодог. За тэрнээс гадна малын эмэлгүүд автинктэй гэрээ хийсэн. Тэгээ бүх бараагаа одоо эмийн сангаас татаж авдаг. Тэгээд тийм учраас ерөөсөн энд одоо эмзүүч нар малын эмийг одоо мэдхээс өөр ямарч арга байхгүй ийм нөхцөл байдал үүсдэг байхгүй. Тэгээд одоо мал юу яагаад гэвэл нөгөө нэгдсэн тээвэрлэлт байна. Одоо дээрэс нь хөргөгч байна. За тэгээд
бас малд чинь нөгөө хортой юмнуудыг хэрэглэж болно, өвчин намдаах хүчтэй юмнуудыг хэрэглэж болно. Тэ вакцинууд, бүх төрлийн вакцинууд байна. Тэгэхээр тийм учраас нэгдсэн юм одоо юу сүлжээ байдаг. Тэгэхээр одоо бид нэр маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. За өдөрт бол уцаар ирж байгаа одоо цаас болон цахилгаан ийм жор бичлэлтийн ихэнх хувийг бол малын эмчнээс ирдэг. Тэгээд тэд нэр одоо малын эмчнэр одоо үйлчлүүлэгчтэй утсаар болон факсаар эсвэл имэйлээр ингэж жороо илгээдэг ийм юм байдаг. За тэгээ мал дээр бол ихэвчлэн одоогийн байдлаар яг нөгөө ямар ч амтан дээр хамаагүй ер нь малд им болгохтой гэдэг юм гэхэлэр юу яадаг юм бэлээ. Чингийн маш их анхаарч үздэг юм бэлээ. За тэгээ би одоо гол ярианд орё. Тэгэхээр би энэ удаагийн яриагаар одоо жинхэнэ хачиг хуулцны үйлрэл эхэлж байгаа. Тийм учраас ойгоо орчин муу гадаа салхилуудад энэ муурч их тэнмэл амт юм байлаа шүү дээ. Энэ тэнүүгээр тэнэ явж идэг. За нохойнууд байна тийм ээ. Яг эзэн тэгэл явна л да зэрлэг нохой бол байхгүй. За тэгээд эднэр маань ингэж явж агаад хачиг за юм уу эсвэл одоо хазуулах ийм аюул байд юм байна. За тэгээд тийм халдвар авчихлаарай. Одоо мэдээж ойлгомжтой шүү дээ. Хамаг цусаа ингэж юу соруулаад тэгээд нөгөөтг нь хуулцсан ингээл томрол өндөг гаргаал ингээл үржээ ингээ явчихна. Тэгэхээр амтанд бол маш их хэцүү юм зовиртой цагтаа их үсгэн за хамаг цусаа соруулж байгаа учраас шин тэжээлтэй бүх юмаа соруулж ийн гэсэн үг. Тэгэхээр ийм юмнаас сэргийлээд одоо яг хачиг хуулцны үйлрэл эхэлж байгаа учраас эндхийн эмийн сангуудаар тэрнээс хамгаалах юмнуудыг одоо зардаг. За тэр энэ автинкер зарагдаж байгаа бүх ихэнх юмнууд нь бол хөвчлэн одоо яа гэм бэ гэхлээр малын эмчийн рецептээр ингэж олгогддог юмнууд байгаа. Ялангуяа Европт амьдарч байгаа, Скандинавын орнд амьдарч байгаа хүмүүс бол малын эмчээсээ рецепттэйгээр хачиг хуулцнаас сэргийлэх юмнуудыг ингээд аваад нэг юм хоёроос авсан мэдээ тэгээ тэрийг аваад муур нохойд хэрэглэх хэрэгтэй. Тэгээ бинжингээс хамаарад ингээд цогтун юу ингээд юу яцсан байдаг. За тэгээд яг нөгөө амтны иддэг хоолтой нь ерөнхийдөө төстэй бүтцтэй хийсэн байдаг учраас ямар нэгэн байдлаар энэ маань одоо нэг их тийм гаж нөлөөч юм эсвэл ийм бүлжид гаргачих тийм бол байдгүй байхгүй. Тэгэхээр харьцангуй гайгүй. Харин энэ автинкер эмчийн жороор юу яаж байгаа юм болохоор 3 сар хугацаатай байдээ. Үйлчлэгээтэй ийм удаан хугацааны үйлчлэгээтэй гэсэн үг. За тэгээд харин одоо сүүлийн одоо 2-3 жилээс эхлээд жоргуугаар одоо ийм бас хачиг хооснаас сэргийлэх юм зарагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр нь ерөнхийдөө ийм та нар харсан байх тап гэсэн тийм ээ. Иймэрхүү шарын бичгтэй юмнууд байгаа. За интернетээр дүүрэл байгаа да. За энийг бол яаж захиалах вэ гэвэл энэ бол жоргуу олгоддаг юм. За энийг та нар яг ойролцоо юу интернетээс автинкийнхээ юугаар олоод тэгээд одоо юугаар интернетээр захиалаад тэгээд ойролцоо орших юмны сангасаа хүлээж авах гэсэн байдлаар ингээд таваад энэ нэмийг уулгachж болно. Гэхдээ рецепттэй олгож байгаа тэр эмийг эмтэй харьцуулах юм бол энэ эмний үйлчлэх хугацаа 1 сарын хугацаатай байдаг. Тэгэхээр 3 сарын хугацаанд та нар ялна гэх юм бол энэ эмийг яг юу яана гэсэн үг. 3 удаа худалдаж авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр тэрийн дээр нь хугацаан дээр нь та нар анхаараарай. Харьцангуй яг энэ чинь нөгөө нэг рецептг олгож байгаа учраас рецепттэй эмийг утгах юм бол харьцангуй хямдхан байд юм л да. Тэгэхдээ үйлчлэх хугацаанд богинох учраас магадгүй рецепттэй эмээ аваад яг үнэтэй ч гэсэн удаан хугацааны үйлчлэгийг авсан дээр юм болов уу гэж ингэж бодож байна. Гэхдээ мэдээж одоо юуны малын эмчт очихлоор бас мөнгө төлнө шүү дээ тийм ээ. Рецептэн дээр аваад мөнгө төлнө. Тэгэхээр тэр мөрийгээ тооцож байгаад ингээд юу асуулаа шийдрэх зөвлөмөр байна. Тэгээд хэрэг рецептгүйгээр эмээ авах гэж байгаа бол за рецепттэйгээр эмээ авах гэж байгаа болох юм бол малын эмчийн за тэр муур болон юуны нохооны чинь жингийн ингэж бодоод тэгээд тохирсон тунгийн ингээд төгчнө. Тэгэхээр тэрэнд бол нэг санаа зовох хэрэггүй. Харин одоо жоргуу ингэж хэрэг авах гэж байгаа бол та нар вебсайтаар нь орж агаад одоо жиндэн зориулсан ийм хэмээ захиалж авах хэрэгтэй. Бас автинк дээр очингуудаа та нар тэдэн илийн жинтэй тийм амт нохооч гэдэг юм уу, муурч гэдэг юм яагаад тэр таарсан тохирсон тунгийн авах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээд энэ юмнууд яадаг вэ гэхээр за энэ юм ингээд уучтай гэж бодоход яадаг вэ гэхээр
18 цагийн дотор одоо жишээлх юм бол юу ячдаг нөгөө хачгаар хазуулсан байх юм бол тэр хачгаанууд нь хүчдэг байхгүй юу. За тэгээд юу ядна? За 24 цагийн дотор ихлээр шинээр одоо хазуулсан ч юм уу шинээр юу ингээд хачиг ингэж нефт биед нь орох юм бол шууд ингээд өөхөх ийм үр дүнтэй байдаг. За тэгээд гаж үйлдэл харьцангуй багтай ийм учраас нохоо мууранда бас авч хэрэглээрэй гэж ингэж хэлмээр байна. За тэгээд ийм мэдээлэл өгөх гэсэн. Ерөнхийдөө яг хуу энэ чинь одоо амьтны эрх ашгийг хамгаалах гэх тийм маш чухал асуудал яригдж байгаа. Энэ дэлхий дээр бид нар ганцаараа хна амьдраагүй, энэ дэлхий дээр хүн ганцаараа амьдраагүй, энэ олон одоо бид нэр эргэн тойронд очоо одоо ан амьтад дараатанжиг үртэн уул ус бүх зүйлийг харилцаж ижил бид нэр хаац жаргалтай байх хэрэгтэй гэсэн. Тэгээд тийм учраас энэ одоо амьтны талаарх одоо зөв зохистой юм хэрэглээний мэдээллийг ингэж хүргэж байна. Тэгээд асуулт байвал бичиж болно. За түр баяртай.